Тэгээ энэ болохоор татвар нэмж байгаа асуудал бол биш. Энэ бол хураамж юм байна. Энэог татвар ер нь бол хэвлэл мэдээлэлээр сошиалоор одоо ингээд татвар нэмэгдчихлээ гэж энэ буруу ташаа ойлголт яваад байгаа. Энэ бол одоо хураамж татвар биш. Тэгэхээр энэ хураамж маань өөрөө хаана төвлөрдөг вэ гэх юм бол одоо замын сан төвлөрдөг. За замын сан төвлөрснөөр яадаг вэ гэхээр буцаагаад энэ Улаанбаатар хотын 6 дүүрэг аслагдсан 3 дүүрэг гэдэг энэ бүх замуудын одоо арчлалтанд бол зарцуулдаг юм байж байгаа. Өнөөдрийн байдлаар бол Улаанбаатар хотод бол 19 оны байдлаар 1000 гаруй километр автозам байна. Улаанбаатар хотын автозамын сүлжээ. Тэгээ 1000 гаруй километр автозам дотроо автозамын насжилтаар нь үзэх юм бол одоо 3-аас 5 жил, 5-аас 10, 10-аас 15, 20 жил, 25 жилийн насжилтаа гэдэг ингээд бид нар ангилсан байж. Тэгээ энэ ангилж байгаа автозамуудын дийлэн хувь буюу одоогийн байдлаар одоо нэг 60-аас 65% орчим хувь нь өндөр насжилттай автозамын одоо энэ ангилалд орцсон байна. Тэгээ энэ өндөр насжилттай автозамууд дээр бид нар яадаг вэ гэхээр жил болгон нөгөө арчлалтууд хийгээд идэг боловч энэ одоо жилд одоо төвлөрдөг мөнгө нь хаанаач хүрдэггүй. Учир нь юу вэ гэхээр одоо энэ өндөр насжилттай автозамууд дээр бүтцийн эвдрэл бол нэлээх гарцсан байна. Бүтцийн эвдрэл гарсан автозамууд дээр бид нар нөхөөс хийгээд ямар ч үр ашиггүй нэмэргүй байгаад байдаг. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр нөгөө жил төсвөлсөн багахан хэмжээний мөнгө чинь ингээд хаанаач хүрэхгүй энэ 6 дүүрэг дээр нөхөөс хийгээд идэг. Нөхөөс хийгээд ахаар энэ бол одоо 1 жил, 2 жил, 3 жил юм уу ингээд буцаад бүтцийн эвдрэлд орсон зам маань ингээд тороо аграл болоод эвдрээд идэг юм асуудал үү. Тэгэхээр бид нар энэ хураамж маань нэмэгдээд явах юм бол замын сангийн хөрөнгө нь өөрөө нэмэгдээд явчих юм. Ингээд нэмэгдээд явчих юм бол бид нар замыг ингээд нөхөөс хийгээд байх биш, бүтцийн эвдрэлд орсон энэ замуудаа бид нар хэсэгчлээд урсгал засвар хийгээд шинчлээд өргөтгөөд ингээд явах боломж нь бүрдэх юм байна. Энэ зөвхөн одоо энэ замыг одоо засаж шинжилгээсээ гадна одоо Улаанбаатар хотод байгаа энэ ус цайлуулах хоолой шум сүлжээ гэдээ байж байгаа. Автозамын ус цайлуулах хоолой бол нийт Улаанбаатар хотын саний миний ярьсан 1000 гаруй замын байна гэж үзэх юм бол тэрний нэг 50 гаруй хувь нь 60% нь ус цайлуулах хоолой шум сүлжээнд байж идэг. Ус цайлуулах хоолой. Тэгэнгүүт эргээгээд үлдсэн замууд дээр бол энэ бороо үерийн ус цайлуулах шум сүлжээнд холбогдоогүй байдаг учраас энэ маань өөр автозам дээр ус тогтох юм асуудал үүсдэг. Үндсэндээ бид нар гадруугаа усаа зайлуулад одоо ингээд үерийн ус, жалга ус руу ингээд шийдлийг гаргаад хийж байгаа боловч өөр бусад хүчин зүйлээс болоод энэ ус тогтох асуудлууд бол нэлээх гардаг. Тэгэхээр энэ ус зайлуулах хоолойг бид нар өргөдгөх, шинжлэх, шинээр нэмэх гэд энэ бүх ажлууд чинь нөгөө замын сангийн хөрөнгө маань хаанаач хүрдэггүй учраас одоо энэ хураамж маань нэмэгдээд явах юм бол Улаанбаатар хотын одоо автомашин тээвэр эзэмшиж байгаа иргэдийн өөрсдийнх нь ая тухтай зорчих боломж нь бүрдэн. Дээрээс нь зам тээврийн осол гарах нь багасна. За дээрээс нь тээврийн хэрэгслүүдийн одоо эвдрэл гэмтэл нь одоо багасна гэхээр мэдээж хэрэг одоо муу зам дээр зорчно гэдэг маань автомашины гэмтэх одоо амортизатор одоо босод одоо тээврийн эд анги нь хордон эвдэрснийхээ хэрээр одоо ард иргэдийн карнаас мөнгө гардаг учраас бидний авцамаа ер нь сайжруулъя. Урсгал энэ зам засдаг ажлуудаа бид нар чанаржуулъя, өргөтгөё. Зүгээр нөхөөс хийгээд ах биш, шинжилгээд ингээд явъя. Шинжилгээд ингээд явах юм бол энэ одоо хөдөлгөөний аюулгүй байдлыг бол бүрэн хангах юм боломж олцоо нь бүрдэх юм байна. Иргэд маань ая тухтай зорчих боломж нь бүрдэх.